За. За дэлгэцэн дээр хийгдэх зарим төхөрхөний тухай ерөнхийдөө ярьчих гэж бодлоо. За бид нөгөө зураг явж байхад санамсаргүй тохиолдолд энэ командын мөрийг алгуулах гэж байгаа. За тэгээд энийг хэдүүлээ яаж буцааж оруулж ирэх вэ гэдэг тухай яриа. Тэгэхээр би энэ командын мөрийн энд байгаа энэ сумыг хэдүүлээ ашиглаад хаач. За тэгвэл миний командын мөр одоо дэлгэцэн дээр харагдахгүй учраас буцааж оруулж ирнэ. За тэгвэл тэнийг веб зэсний workspace web screen. За тэгвэл энд нөгөө миний командын мөр ороод ирсэн. Тэр би энэ ингэж хэрээд яг энэ байсан хуучин байранд навьж тавья гэвэл энэ тэмдэгтэр очир ингээл очихоор л ингээд өөрөө яхна орчин гэсэн юм шүү. За тэгвэл дахиад хэдүүлээ. Луулаад харуулъя. Эндээс веб зэсний workspace. За эндээс чирлээ. Би энэ хажуу талд тавьчих болно. Ингээд энэ хажууд хийж болно. Нэг чирлээ энэ хажууд тавьчихад хийж болно. Тэ? Ингээд. За тэгвэл байранд навчаа гэвэл ингээд ороод ирж болж байна. За ийм нэг тохиолдлыг хэдүүлээ. Мэдчихвэл зүгээр байгаа. За дээрээс нь зарим нэг командыг ер нь бол командыг энэ яг гарнаас команд өгөх шаардлагатай тохиолдолд эсвэл одоо хайж байгаа команд олох тохиолдолд энэ хэсэг дээр research хийгээд хэдүүлээ ячиж болж байгаа. Search хийгээд хэдүүлээ. Нэр бичээд line эсвэл яа гэх move command, move copy command хоёр цуг байдаг. Энэ хоёрыг нь хэдүүлээ. Хай гэвэл би жишээ нэг тавиад болоод ирж болж байгаа. За энэ дээр энийг оруулаад ирсэн тэ. За гих мэтэр ингээд энд оруулаад ирж болно л гэсэн санаа хэлж байгаа шүү дээ. За энийг ингэж оруулж ирж байгаа. Хэдүүлээ энийг би эргүүлж болдог тийм ээ. Шууд объектыг сонгохоор надаа энэ move хийх юм уу, зөөх юм, эргүүлэх юм уу гэдэг энэ сонголт ороод ирж байгаа. За энийг дараагийн жишээн дээр хэлээрнэ. За тэгвэл бас дээрээс нь юу яаж болно? Гарнаас команд яаж өгч болох вэ гэдгийгсэн тий. За тэгвэл тэрийг хэдүүлээ юу яаж болох юм? Customs гэж ороод энэ keyboard руу орчиж болж байна. Keyboard гэдэг хавцан дотор энэ дотор одоо ямар командуудыг хэдүүлээ гарнаас өгч болох вэ гэдэг нь сонголт байгаа тий. Эндээс нь хараад ийм командуудыг гарнаас өгч болт юм байна гэдгийг эндээс нь харж байна тий. Ийм зөв гэдэг команд гарнаас өгдөг гэсэн үг шүү дээ. За өшөө. За магадгүй энэ юун дээр үнцэн систем дээр хэдүүлээ орчиж байгаа. Эсвэл энэ командын мөрөн дээр ч гэсэн бол хэдүүлээ энэ тийм команд менежер ингээ хааж болно. Буцаагаад энэ нээж болно. Тийм ээ нэгэлийг. За гэхдээ нөгөө энэ тэмдэгтэр хаацсан тохиолдолд одоо бүр хурагдсан тохиолдолд веб зэснээс л додж орж ирж байгаа шүү тий. За гих мэтэр. За тэгвэл бас toolbar-саас хэдүүлээ. Одоо би энд байсан task pane-ийг алгуулсан байгаа жишээ нэг нээвэл тэр task pane ороод ирнэ. Энийг заавал ингээ хаач гих мэтийн жишээ нэ тий. Энэ toolbar-с дотроос бас нөгөө хэрэгтэй энэ командын мөрөд одоо энэ дээр жишээ нь би энэ командын мөрөдийг одоо зэсүүдийг ингээ бүтнээр нэмэгдүүлээд орлоод ирсэн байх жишээ нэ тий. Эндээс нь бас бид нэр хэрэглэж болж байгаа шүү тий. За иймэрхүү командуудын мөрөдийг хэрэглэж болно гэдгийг болно. Бас энэ tab дотор энэ зэснээр орж ирж байсан шүү дээ. За энийг аваад хайцсан энэ орж ирж байна. За гэх мэтэр эндээс нь бид нар дууж орж ирж болж байгаа. Дээрээс нь бас түрүүнийг юу байжсэн те. Customs гэж ороод энэ shortcut bar-саас хэдүүлээ яаж вэ? Энэ стандарт web гэж байх хэвээр. Стандарт web энэ. Тэгээ стандарт web дотроос энэ isometer энэ нормал дүнтрэг бол байнга хэрэгжилдэг учраас энийг бол ингэж хэрэг гаргаж ирээд одоо эний заавал энэ дотор ингэж олон байх албагүй л да одоо features-ын дотор бас хэрэгжилсэн дуудчихдаг. Одоо тийм ээ хэрэгтэй энэ element энэ дотор бас ингэ хэрэгтэй юм дотор ингэ навцсан дотор ингэ орлоод чирээд тавьсан байна гэсэн үг байхгүй. За нэг ийм байдлаар хэдүүлээ явчвал бас зураг зурхад дэвтэх. За